Өсвөрийн шатарчтай 2017 оны улсын аваргын тэмцээний аваргууд өнөөдөр тодорлоо. Тэмцээнд 21 аймаг 9 дүүргээс шалгарсан 800 орчим өсвөрийн шатарчид оролцож оюун ухаан сорин өрсөлдсөн юм а. Өсвөрийн шатарчдын улсын аваргын тэмцээн анх 1954 оноос эхлэн зохиогдож эхэлсэн төвхтэй. Энэ жилийн тухайд 2017 оны анхны өсвөрийн улсын аварга гэдгээрээ онцлогтой байлаа. 2017 оны улсын аваргын тэмцээнд төрүүлсэн өсвөрийн шатарчдыг та бүхэндээ танилцуулъя. Улсын аваргын тэмцээний 6 насны огтоос Сүхбаатар аймгийн Тамирчин Батцэргийн Намин Цэцэг, 8 насны огтоос Монгийн зохицбор сургуулийн Ган тулгын Лавгжид, 10 насны огтоос Гобичес клубын Тамирчин Батсайхны Ингс Саран, 12 насны огтоос Дагшаа Хөв клуб TML группийн Тамирчин Болдбаатрын Алтан Туяа, 14 насны огтоос Хан Алтай клубын шатарчин Мянгар Сүрэнгийн Мантухай, 16 насны огтоос Зууны шатар клубын Тамирчин Очир Хуйгийн Үлзий Хишиг Жаргал, 18 насны огтоос Зууны шатар клубын Тамирчин Батсайхны Отхон Сувднаар аваргаллаа. Тэгвэл тус тэмцээний 6 насны өгүүдээс Дагшаа Хөв клуб TML группийн Тамирчин Баттөвшингийн Амар Төвшин, 8 насны өгүүдээс Гобичес клубын Тамирчин Баттулгын Тэнүүн Болд, 10 насны өгүүдээс Чингэлтэй дүүрэг Зэцэн нүүдэл клубын Тамирчин Лавг Жамцын Очир Бат, 12 насны өгүүдээс Хан Алтай клубын Тамирчин Ганзэргийн Амар Дөвшин, 14 насны өгүүдээс Дагшаа Хөв клуб TML группийн Тамирчин Дамсүрэнгийн Батсүрэн, 16 насны өгүүдээс Чингэлтэй дүүрэг Зэцэн нүүдэл клубын Тамирчин Цэ Сорогдоржийн Цолмон, 18 насны өгүүдээс Намун дунд сургуулийн Тамирчин Цогоёрын Батэрдэн нар төрүүллээ. Багийн нийлбэр дүнгээр улсын аварга шалгаруулах тэмцээнд Баттөвшин дасгалжуулагчтай Дагшаа Хөв клубын өсвөрийн шатарчид төрүүлж, олон улсын их мастер Шарав Дорж дасгалжуулагчтай Хан Алтай клубын багийн өсвөрийн шатарчид 2 дугаараар эзэллээ. 3 дугаар байрт Эрдэнэ Дорж дасгалжуулагчтай Чингэлтэй дүүрэг Зэцэн нүүдэл клубын өсвөрийн шатарчдын баг 3 дугаар байрт шалгарчээ.